энд хуран зугларсан эрхэм хүндэт эцэг эхчүүд зочид төлөөлөгч багц зурагч та бүхнийхээ энэ өдрийн төмөн амар амгаланг айлтган мэдчилж байна. Та бүхэн сургууль орчинд эргүүл хийснээр маш үр дүнтэй, маш сайн, маш зөв ажлыг бол нийгэмд хэвшил болгохоор ингэж ажиллаж байгаа хүмүүсээ. Өнөөдөр энд нийт Улаанбаатар хотын 225 сургуулийн 98 сургуульд нь эцэг эхчүүдийн эргүүл хийж байгаа. Энэ олон мянган эцэг эхчүүдийн төлөөлөл болж ирсэн та бүхэндээ нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал болоод нийслэлийн гэмт хэрэгээс өрсөн сэргийлэх зөвлөлийн нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Та бүхэнд баярлалаа. Энэ эргүүл бол маш үр дүнтэй ажиллаа. Энэ эргүүлийн ажлыг манай нийслэлийн боловсролын газар, нийслэлийн цагдаагийн газар, за мөн сурагчдын холбоо хамтдаа зохион байгуулж байгаа та бүхэнтэй хамтарч тэгээд энэ эргүүл гарснаар гарч байгаа сайн үр дүнгууднээс би зөвхөн нэг жишээг нь та бүхэнд хэлье. Өнгөрсөн жилдээ харьцуулахад сургууль орчинд зам тээврийн осолд өртөж байгаа хүүхдийн ослын тоо 45.6%-аар буурсан. Та бүхэн бол зарим нь бол мэдж байгаа бах хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонссон. Зарим нь мэдээгүй байж магадгүй. Өнөөдөр 150 см-аас доош өндөртэй сургуулийн насны, бага насны 1-5 дугаар ангийн хүүхдүүд өдөрт 3 хүүхэд автотээврийн осолд өртөж байгаа Улаанбаатар хотод сургууль орчинд. Тэгвэл энэ тоо өнөөдрийн байдлаар 45.6%-аар буурсан. Энэ бол та бүхний ажлын үр дүн юм аа. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас энэ жил 2017 онд сургууль орчмын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр нийслэлийн төсөвт 850 сая төгрөг тусгасан. Зам тээврийн осолд хүүхдүүд маш ихээр өртдөг 16 сургууль байгаа. Энэ 16 сургууль орчмыг тогтчуулахад энэ мөнгө зарцуулагдана. Энэ арга хэмжээ цааш үргэлжлэх болно. Энэ жил бүгдээрээ 16 сургууль орчмын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, тогтчуулж тэр 16 сургуульд хүүхэд зам тээврийн осолд өртөхгүй болох энэ арга хэмжээ авч байгаа бол эх жил энийг 20, тэрний дараа жил 50, тэрний дараа жил 225 болгож өсгөхийн төлөө бид ажиллах болно. Тэгээ та бүхэндээ дахин талархал илэрхийлье. Баярлалаа. Сургуулийн эргүүл үйл ажиллагаа маань бол 2013 оноос нийслэлийн цагдаагийн газрын санаачлагаар ингээд зохион байгуулагдаад 4 дахь жилдээ орж байна. За 2015 оны 10 сард сургуулийн эргүүл ажиллах журмыг бид нар нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар ингээд батлуулаад өдийг хүртэл одоо хэрэгжүүлээд ажиллаж байгаа. Тэгэхээр бид жил бүхэн энэхүү танхимд уулзж байгаа. Энэхүү уулзалт маань үр дүнгээ өгдөг. Бас та бүхний бүтэн жилийн ажлыг энэхүү уулзалтаараа бид нар үнэлд өгүүлж цэгэндэг байгаа. Тэгэхээр ер нь бол гэмтрэгээс урьдчилан сэргийлэх ажил гэдэг бол ялангуяа түүний дотор насан туршаагүй хүмүүсийг гэмтрэгээс урьдчилан сэргийлэх ажил бол бүх нийтийн үйл хэрэг мөн. Яагаад гэвэл энэ хүүхдүүд бүгдээрээ эцэг эхчүүд, томчууд бидэнд амь амьдрал, аюулгүй байдал, амь нас бүх юма даатгадаг. Тийм учраас энэ хүүхдүүдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах тал дээр томчууд бид нар насанд хүрэгчид, аавууд, ээжүүд, за цагдаагийн байгууллагын ажилтнууд, багш сургууль хүмүүжүүлэгчид бүгд санаа нэгдээд, эвлэлтэн нэгдээд нэгт хамтран ажиллаад энэхүү ажлыг бид нар зохион байгуулах үүрэгтэй. Тийм учраас бидэнтэй хамтран ажилладаг та бүхэндээ маш их баярлаж талархаж байдгаа илэрхийлье. Тэгээ та бүхний ажилд нь, амьдралд нь сайн сайхан бүхний өсөн өрөөё. За та бүхэн энэ өдрийн амгалан айлтгая. За энэ Скул коллеж сургуулийн эргүүл гэсэн энэ үйл ажиллагаа 2013 оноос эхэлж эцэгчүүдийн дэмжлэгтэйгээр сургуулийн багш нарын дэмжлэгээр хүүхдүүдийн оролцоотойгоор зохион байгуулж байна. За энэ их ажлыг үнэхээр манай эцэгчүүд маш их дэмжиж тусалж манай аж ахуйн нэгж байгууллагууд дэмжиж тусалж ингэ зохион байгуулсан. За энэний ажил үр дүнтэй болж бид нарын хойш ирээдүйн болсон хүүхдүүд маань гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэгдэж маш олон зөрчил доотлоос ингэ сэргийлэх ийм ахис дэвшил гарсан байгаа. За энэ үедэд маш их санаачлаг гаргаж хүчээр зүтгэж ажилласан эцэгчүүд та бүхэнд баярснаа илэрхийлье. За бид нар үнэхээр хүүхдүүдэд
эрүүл аюулгүй ийм сайхан орчинд амьдруулах үүрэгтэй. За энэ үүргийг биелүүлэхийн тулд одоо манай сургуулиуд аваад үзэх юм бол сургуулийн хашаан дотор амар тайван хүүхдүүд бол сургуулийн хашаан дотор орж ирээд өөрөглөл ямар нэгэн айх аюулгүй ингэж байж зөвхөн сургуулийн орчноос гадна өгөхөөр гудам талбайд ч гэсэн энэ эргүүлийн ачаар үнэхээр амгалан тайван байдал бий болж байна. За энэ бол үнэхээр бид нарын ер нь эцэгчүүдийн болоод байгууллага хамтлагуудын хүмүүсийн хандлагад гарч байгаа юм том өөрчлөлт. Яг тэгэхээр сургууль бол аюулгүй ийм сайхан орчин байх ёстой гэдгийг бол бүхэн мэдж байна. Хүүхдүүд мэдж байгаа. Энэ чигээрээ өгөхөөр нийгэм нөлөөлөд энэний дагуу өгөхөөр энэ зөвхөн сургуулийн эргүүл маань цаашдаа өгөхөөр хорооны эргүүл болж өргөгдсөн байгаа. Тэгээ энэ бүгд маань өгөхөөр Улаанбаатар хот маань эрүүл аюулгүй ийм сайхан болох ийм их хил тавьсан. За энэ ажлыг сургуулийн эргүүл ажлын маань одоо үр дүн ингэж гарч байна. За ингээд өдөрт бол дунджаар нийслэлд бол 1400 орчим эцэгчүүд эргүүл гарч байна. За энийг иргэдийн хурал бас энэ дээр шийдвэр гаргаад тухайн эцэгчүүдийг тэр өдөр нь ажиллаж чөлөөлөх ийм шийдвэр гаргасан байгаа. Цалинтай чөлөө олох. За энэ шийдвэрийг бол аж ахуйн нэгж байгууллагууд маш сайн дэмжиж ажилласан байгаа. За ингээд би энэ эргүүлийн ажил маань улам чанаржиж сургуулийн орчинд ямар ч аюул осол гарахгүй тийм ээ ийм эрүүл сайхан орчин болохын төлөө зүтгэж байгаа та бүдгийн ажилд улам амжилт хүсье. Баярлалаа. Монгол Улсын засгийн нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 21-ийн 12 дахь заалд 25 дугаар зүйлийн 25-ийн 1 дахь хэсэг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 24 дугаар тогтоолыг тус үндэслэн нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдээс тогтоох нь 1. Нийслэлийн нийгмийн эдийн засгийн зорилтыг хэрэгжүүлэх ажилд өөрийн хувь нэмрээ оруулж мэдлэг оюун чадвараа дайчлан ажилласан дараах хүмүүсийг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шагналаар шагнасугай. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хүндэт өргөмжлөөр Марушийн амар санаа Сонгон харган дүүргийн 11-р хорооны иргэн. За таныг урьж байна.